За манай сурвалжлах баг Булган аймгийн Хишиг өндөр сумыг зорьсон юм. За 2019 онд улсын аварга малчин болж байсан тус сумын хөрөмт багийн малчин Баттөмөр энэ жил дахин аварга баталж хошин аварга болсон баярт үйл явдлыг би тус хуваалцлаа. За энэ жил улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт орж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал малчны улсад төлсөн татвар мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлогыг голлох үзүүлэлт болгосон ийм өөрчлөлт байсан. За энэ бүх үзүүлэлтийг бүрэн хангасан хүн бол хөрөмт багийн малчин Баттөмөр байсан юм. 20 гаруй жил мал малсан Баттөмөр малдаа сэтгэл зүрхээ зориулж малаа хайрлаж чадвал мал сураг өсдөг хэмээн бидэнд ярьж байлаа. Өнөөдөр одоо Монгол улсын хоршоо аварга гэдэг эрхэм хүндтэй сайхан цолны эзэн боллоо. 26 жил мал малсан хөдөлмөрийн үнэлж энэ сайхан шагналын эзэн болголоо. Мал өсгөх тал дээр үлдэрөөс хамгийн дөрөвс нэгтвэл нутаг байх хэрэгтэй. Нутагтай байж мал өснө. Тэгээд нутаг сайхан болохоор ч малчаа аяндаа л өснө. Хоёрт нь хэм бол малж байгаа малчин өөрөө малдаа сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Хэдий чинээ малдаа сэтгэл гаргана тэжи чинийгээр мал буян хишгэ өгж идэг. Малчин ч одоо намар болоод ирэнгүүтлэрөөсөө тэгэл хадлан тариа тэгэл одоо өвтөг бууц одоо үлжи хаварж байгаа яндлал ямар ч гэсэн малынхаа байх орчныг бол айгүй сайхан зэгцэлж янзалж явах хэрэгтэй. Тэгэд одоо малаа сайхан тайван тавтаа байлгуул тэгэл ер нь өвлийг авандаа өвсдөжээлээ сайн бэлтгэсэн байхад бол хэдий чиний хүн хөдөлмөрлөн тэжи чинийгээр л ямар ч гэсэн малаа авч үлдэнэ гэж би бол боддгийн. Хүн хөдөлж ижил сайхан малтай ер нь юмтай явна доо л гэж боддгийн тий. Ер нь бол өдөө өвлийн удирдалд бол дүнтэй ясан ажил бас арай гайгүй. Хавар мал төлөвлөөр бол ихсэлдэг л өстэй өглөө нар гараагүй хахад л орой нар жарах хүртэл тэгэл өстэй бори бокс ихгүй ажиллана да. Тий. Тэр нь бол одоо малын түүх үед бас ям дүнтэй. Ер нь ноолор түүх үед ер нь ариг цагаан эдэний юу бол үнэтэй байл бид нарт бас амьдралд нь ач тустай байна л гэж бодож байна тий. За Баттөмрийн мал сүргээ 4 төрөл бүр дээр нь өсгөж сүүлийн 5 жил төлийн хорогдлого ажилласан туршлагатай малчин юм. За нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа малчдын нэг. Тухайлх юм бол 2004 оноос адуун сүргээ гал шар үйлдвэрийн адуугаар өхөр сүргээ нутгийн болон сэлэн үйлдвэрээр сайжруулсан байна. Иргэний үргээ биелүүлэн малын тоо толгоон албан татвар, малын индексжүүлсэн даатгал, нийгмийн даатгал зэрэг татвар хураамжийг тогтсон цагт нь хариуцлагатайгаар төлдөг малчин. За удам дамжсан аварга малчин Баттөмрийн мал маллах арга ухааны суурийг түүний аав улсын аварга малчин Отгон Даваа Настан тавьжээ. Тэгээ би өөрөө 2007 онд улсын аварга болоод тэгээ энэ хүүгийнхэн одоо энэ жил их өндөр цагналд ирээд ингэ сууж байна. Би хүүхдээ одоо ер нь мандан зүйл их ярьж хэлж одоо их явдаг лээсэн би тий. Миний хүү одоо аргагүй малчин. Тэгээ миний хүү яагаад малчин бэ гэхээр одоо ер нь их сайн малчин яагаад одоо хүн бол моцгол машинаар малаа явдаг. Тэгээ миний хүүд ер нь дөрвөн үед одоо юуг онцт мороо онц малаа малж явдаг тий. Мороор л явж байдаг. За аварга малчны шагналыг улаан халдтай гэрд дагалддаг байсан бол энэ жилээс олон сонголттой болсон. Түүний дотор малын дулаан хашаа хороо багтсан байна. За малын дулаан хашаа хороог сонгосон цөөхөн аварга малчны нэг бол Баттөмөр юм. Малдаа таатай тухтай байх, хахир хатуу хавар цагта төл малаа хорогдлохгүй авах нь аварга малчны туйлын зорилго. Тиймээс нэр хүндтэй шагналд дагалдах бэлгээрээ 10 сая гаруй төгрөгийн өртөг бүхий малын дулаан байрыг сонгосон нь түүнийг ямар туршлагатай алсыг харсан мал сүргээ малладаг малчин болохыг нь батлан харуулж байна.